Жирэмсэн үед уух витаминууд. Харамсалтай нь бид зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс бүх витамин, макро болон микроэлементүүдийг авч чадахгүй. Бидэнд тус болохын тулд янз бүрийн витамины нэмэлтүүд ирдэг. Эдгээр нь үнэхээр тус болж хор хөнөөл учруулахгүй тулд шинжилгээ өгч тухайн эмэгтэйд яг ямар витамин, микроэлементүүд дутагдж байгааг харах хэрэгтэй. Гэхдээ манай улсад бараг бүх хүнд дутагдaltaй байдаг зарим витаминууд байдаг. Мөн хэвийн жирэмслэлтийн клиникийн зөвлөмжид эдгээр нь жагсаалтад орсон байдаг. Энэ бол фолийн хүчил юм. Жирэмсний ихэнх үеэс эхлэн хэрэглэдэг боловч төлөвлөлтийн үе шатнд болон хосуудын хувьд үүнийг хэрэглэж эхлэх нь дээр 400 to 800 микрограмм өдөрт хэрэглэх хэрэгтэй. Йод хүн амын дийлэнхэд энгийн хоолны дэглэмд йод хангалтгүй байдаг. Гэхдээ далайн эргийн бүс нутгууд онцгой учир нь тэнд хоолны дэглэмийн ихэнх хэсгийг далайн бүтээгдэхүүн эзэлдэг. Өдөрт 200 микрограммын тун витаминд бас дутагдaltaй гэж тооцогддог. Учир нь манай орны ихэнх хэсэгт нарны гэрэл хангалттай байдаггүй. Өдөрт 500,000 олон улсын нийж уух шаардлагатай. Харин бүх хүнд тогтмол бичдэг поливитамин, омега-3, А9 витаминууд төмрийн бэлтгэмлийн хэрэглээг зөвлөдөггүй. Эдгээрийг зөвхөн эрсдлийн бүлгийн эмэгтэйчүүдэд лабораторийн шинжилгээний хариугаас дутагдал илэрсний дараас санал болгодог. Ямар ч тохиолдолд витамин эсвэл нэмэлт бэлтгэл хэрэглэж эхлэхээс өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.